Шинэ бичлэгтээ тавтай морилцгоо нами байна. За тэгээд шинэ бичлэгээр уулзах гэж байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн бичлэгээр болохоор би гоё аяллахаа түүхээс хуваалцаад мөн дээрээс нь надад бас нэг амар гоё бэлэг ирсэн баа. Тэрийг хэдүүлээ хамтдаа задлацгаая. За юуны өмнө мэдээж аяллаа туршлагаасаа хуваалцах ёстой. Тэгэхээр миний аяллаа туршлагыг та амар сайн сонсоод аваарай. Та бүгдэд нэлийн хэрэгтэй одоо зүйл байж магадгүй. Тэгэхээр бүгдээрээ чихээ ортуулаад суцгаарай. За манай монголчууд угаасаа өвлийн үйлрэл хэлэхээр те өрн дулаан хавралууга буцдаг шувууд эдэл дээрээ бас халуун орон лугаа нисдэг байгаа. За тэгээд би ч гэсэн мөн адил анх удаага Вьетнам улс руу аялж үзсэн. Надтай цуг нилээн олон хүмүүс явсан. Тэгээд жоохон хүүхдүүд явсан. Ер нь аль нилээн бөөндөө явцгаасан байгаа. Би ч нөөрэ их хашир хүн юм болохоро маш их бэлтгэлтэй явахыг хүссэн. Яг тэгэхээр миний ер нь аль би айгу хурдан хямарчдаг. Альваа хоол хүнсээс айгу хурдан хордлого авчдаг. Тэгээд айгу хурдан ханаад хүрчдэг гэдэг ч юм. Ер нь амар тийм жоохон би султай гэж бас хэлж болно. Тийм учраас би одоо ингээд хүн амьтан түүгуудад байхгүй тул өөрөө маш сайн бэлтгэлтэй явсан байгаа. За тийм мэдээж бүх аяллаар явж байгаа хүмүүсийн ер нь аль цөмхөр нэг эмийн сангийн хайрцаг ч юм эмийн сангийн ууд заавал байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Тэгээ би эмийн сангийн хайрцагтаа юу авч явсан бэ гэхээр ходоод хамгаалагч жилийн нойрны жилий тэгээд ханедны юм тэгээд харшлын юм авч явсан. За би эднэрийг яагаад авч явсан бэ гэхээр нойрны жилий би нэг онгоцон дотор ингээд удаа явахаар ингээд амар юм тухгүй байгаад ингээд би айгу чилээд идэг төрлийн юм баггүй. Тэгээд ингээд унтчих гэхээр унтаж чадахгүй амар хурдан сэрж босоод ер нь аль надад онгоцонд байгаа хідэн цаг бол маш тухгүй байдаг. Тийм учраас нойрны жилиг авч явсан. Тэгээ дээрээс нь би нөгөө нэг одоо юу ч хийдээ вүлээ те ямар хорхоо ямар савжаач хийдээ вүлээ те гэж бодоод нэг юм одоо ходоод нэг юм бүрхүүл үүсгэжтэй штэ. Тэгээ тийм бүрхүүл үүсгэжтэй ходоодны жилийг бас авч явсан. Тэгээд мэдээж бид нар нөгөө өвлийн улирлаас зуны улирал руу шилжээд нэг юм одоо ингээ халуун хүүтэн хавсрна гэж ирдэг лөө. Тэр шиг тийм юм болох магадлалтай учраас бас ханедны юм авч явсан. За тэгээ дээрээс нь харшилтай байсан хүмүүс ч юм уу нэг өвөл болоод нэг харшил нарай намтчихсан байдэн шүү дээ. Тийм учраас ногоош харилж ихтэй газар руу явах гэж байгаа учраас харшлын юм бол бас заавал хэрэгтэй юм байна гэж бодоод харшлын юм бас авч явсан байгаа. За тэгээ надад яг яаж хэрэг болсон бэ гэсэн чинь надад бүр амар хэрэг болсон. За тэгтээ надад хэрэг болоогүй. Миний ингээд цуг явсан ойр дотны хүмүүст ингээд хэрэг болсон. Би бүр ингээд дотроо бүр амар баяртайгаа заяа. Би бүр ямар мундаг юм бэ? Би бар өөрийгөө ямар мундаг юм бэ гэж би бүр бодсон. Бид нар дөнгөж очиод эхлээд буудалтай буугаад тэгээд ер нь бол 4-өөс 12 насны хүүхдүүд 7-8 хүүхэд явсан. Тэгээд манай хоёр яг нэг юм 4-өөс 5 настай хоёр жоохон хүүхэд манд ханаад хүрээд халуурсан. Азар яг би нөгөө ийм аваад явсан байсан учраас би тэрийг өгөөд тэр юм маань бүр ямар амар сайн үйлчлэлтэй ямар мундаг юм бэ гэдэг би бүр шууд мэдэрсэн заяа. Би ингээл зааврыг нь уншиж өгвөл за энэ нэмийг нэг юм хайрцагтай ийм жижиг юм улаан юм байдаг байхгүй юу? Ийм хайрцагтай тэгээд дотор юм 12 ширхтэй юм бидий. Хоёр дахь өдрөөс халуун малуун намдаа ханиалган намдаад бүр маш эрс сайжраад ирсэн. За тэгээд хамгийн одоо ингээ гэр бүлэрээ ч юм уу найз нөхдөр явж байгаа хамгийн хэцүү зүйл бол те яах аргагүй одоо ингээд би тавгүй байх ч юм уу ингээд ийм нөхцөл байдал шууд аяллаа маань ирч шууд ингээд унтардаг байгаа. За тэгэхээр шууд ингээд арга хэмжээ авч чадсандаа би бүр ингээд амар баяртай байгаа. Хоёр дахь хүмүүстэй ингээд тусалж чадсан зүйл маань болохоор харшлын юм байсан зөө. Эхлээд эхний хэд хоног нь буудал байж байгаа. Дараагийн хэд хоног нь виллад байсан байхгүй. Тэгээд тэр вилла нь болохоор ингээд нилээн ингээд модлог тийм газар буусан. Тэгсэн чинь манай нэг дүү угаасаа харшилтай яж тараад тэгээд харшлан хөдлөөд шүн унтаж чадахгүй юм гээд. Тэгээ нэг нь ингээд надаа юм байгаа гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээ маад орж ирээ нами чамд юм байна уу өгөөч гэж тэгсэн чинь би бүр байгаа штэ гэ би шууд нэг таблетыг өгөө. За ингэж бодсон шүү ингээд. Тэгээ тэр шүн ингээд унтаад. Тэгээ ах эгч нартайгаа гадаа таарад яасан хийсэн гайгүй юу гэдгсэн чинь өө ёстой нам дарагдаа тэгээд унтсан ёстой гайгүй байна. Одоо ингээд өдөр мөдөр хөдөлж харахгүй гайгүй ах шүү гэнэ гэд. Тэгээд өгсөн амар баяртай байгаа. За тэгээд надад өөрт маань тусалсан зүйл маань гэх юм бол би нөгөө ходоодны жилигээ тэр жилиг ингээд өдөрт би ингээд нэгийг заавал ингээд уучдаг байхгүй юу. Тэгсэн чинь би тэгтээ жоох ингээд хуваа хичээсэн юм шиг мэдрэмж төрсэн. Яагаад гэхээр манайхан ингээд манай дүүнер тэгээд тэр авих ингээд бөөнд ингээд дараалаад бөөлжөд байсныг би мэдгүй. Нөгөө виланууд ингээд өөр өөр байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд бөөлжөд байсан юм билээ. Тэг ингээд биеийн тавгуурхаа тэгээд тэд нар чинь бүр сүулдэ гадуур хоол идэхгүй ингээд энэ виладаа хоол хийж идэм мэдийгээд энэ тэндээс ингээд хоолны юм хийж өрөө. Тэгээ би юус ингээд ойлгохгүй яасан юм бол доо гэж бодвол би зүгээр утсан. Тэгсэн чинь манай хэд бүр бөөнөрө хоолны хордлого болсон байвал яг уу. Тэгэд би зүгээр.
Тэгээ би энийг бол угаасаа ялч нөө ходоодны жилийнээс болсон гэдэгт бол би угаасаа эргэлзэхгүй итгэлтэй байгаа. Яа тэгэхээр бид бүгдээрээ л нэг газар орж хоол идэл нэг тийшээ яваал нэг л локейшнтэй ингээд явж исэн учраас нэг амир тэнэг юм. Би нөгөө ханадны юмнээс нэг ширхэг аваа явцсан байхгүй юу. Тэгээ за надад болчих юм чин дээ гэж бодоод би нөгөө дүүнэртээ өгөөд дуусгацсан шүү дээ. Би өөрөө буцгаад өгсөн чинь хүүт юм уу за таниад хүрсэн. За би бүр өөрөө бүр яа нусаа хацартаа наасан. Йоо би тэгэл хоёрыг аваад явчихгүй яавда нами чиний чимнамн дотор л багтахгүй байв гэжтэй гэж би бүр амар их бодсон за. За тийм ээ. За тэгээд би Монголд ирээ бижсэн чи надад амар гоё юм ирсэн. Йоо. Энийг хараа. Уа. Нара. Аа. За тэгээ яагаад ч юм ингээд миний төрсөн өдөр болох гээд байгаа болоод ч тэр юм уу. Миний ингээд төрсөн өдөрт зориулж намайг бас ингээд ирүүл байгаарэ гэд надад ийм гоё жилийнүүдийг бэлгэн төгсөн байгаа. Тэгээ хэдүүлээ хамтдаа ихнээс нь танилццгаая. За тэгтээ заяа энэ дотор би ингээд бүтээгдэхүүнүүд ингээд харж байсан байхгүй юу. Тэгээ ингээд дотроос нь би ингээд бүтээгдэхүүнүүдийг харж байгаа. Ингээд дотроос нь нэг бүтээгдэхүүн. Энэ яг үйлчлэх үү те? Энэ яг хэрэг бол надад айгүй хэрэг болохоор юм байна гэж бодоод. За энийг та яг юу гэдгийг ингээд мэдэхгүй байгаа бол за би ингээд харлаа. Энэ бүтээгдэхүүн болохоор нөх томролдог жил яахгүй юу? Нэг хайрцагтаа 28 ширхэг байдаг. Тэгэхээр өдөрт нэгийг эсвэл өглөө оройдоо нэгийг гээд уувал 15 хоногоос ер нь 1 сарын бүтээгдэхүүн гээд нэг хайрцагт багтдаг байхгүй юу? Тэгээ би энийг бол анх удаа амсч үзэх гэж байна. Тэгэхээр хэдүүлээ хамтдаа туршицгаая. За та бүгд тодорхойг нь харуулъя. За ингээд ийм одоо тусаараа байдаг. Одоо надад нэг давуу тал нь заяа энэ бүтээгдэхүүний зарим бүтээгдэхүүн чинь ингээд нэг савн дотор ингээд шингэнээрээ ихтэй юмуд ингээд халбагдаж хэрэгэлдэг ч юм уу тусааж хэрэгэлдэг. Надад тиймэрхүү юмнууд жоох ингээд тоос мос ороод ч юм уу ямар нэгэн бактери үрчиж гэдэг юм шиг мэдрэмж төрдөг байхгүй юу. Тэр энэ болохоор ингээд өрдөөсөө шууд ингээд нэг уулт нь нэг савндаа байдаг. Тэгэхээр хэдүүл хамтаа цадалцгаая. Ийм жели. Сарнай тоор амтдаг нэ. Сарнай амт ямар гэдэг амсцгаая. Юу вэ? Тоор бол амтгаж байна. Сарнай идэж үзчихэд би сарнай шиг амтгаж байгаа хэсгийг нь хэлж өгнө да. За тэгээ өдөрт 1-2 удаа хэрэглэнэ. Хэрэглэх нас нь болохоор 16-аас дээш нас юм байна. Тэр энэ нэг хөх томруулах жилийн болохоор. Эластин, шарбурцгийн изофлавон гинэ. Тэгээд частбери тэгээд ногоон папай гинэ. Частберийн гормоныг тэнцвэржүүлнэ, гормоны ялгарлыг дэмжинэ, өрөвслийн эсрэг үйлчилгээтэй, арьсан тижэл өнөө, холестерины хэмжээг зохицуулах үйлчилгээтэй гинэ. Одоо энэ яг Японоос оруулж ирээд Монгол тайлбарыг энэ хажуутал дээр нь наачтай юм. За тийм би энэ бүтээгдэхүүнийг яг 1-2 сар яг тууштай хэрэглээд би гарсан үр дүнгийг харуулна за. За тэгэхээр энийг амттай туршиж үзлээ. Энэ бол нэг тийм амар гоё амттай. Надад ер нь ингэж санагдаад байт юм эдний бүтээгдэхүүнүүд. Итгэд амар гоё зугаатай, амар гоё амттай. Би тэгээ заримдаа 3 мурыг чичдэг. Яа. За энэ нөгөө нэг нойрны габа гэдээсэн юм. Энэ бүр амар амраасан. За би бүр онгоцон дотор ороод нам унтаал тэгээл шууд баг бууж ахтан сэрээд байсан. За тэгээ энэ болохоор нөгөө нэг дайет барьдаг хүмүүст одоо нөгөө нэг хоол идсэн мэдрэмж төрүүлдэг гэсэн энэ жилий. Тэгээ би угаасаа турыг гээд бодож байгаа юм аа. За жи надад бас нэг хэрэгтэй нэг амар гоё. Юу хаана вэ? Энэ. За энэ бүр миний бүр амар дуртай бүтээгдэхүүн. Энэ нөгөө хоргожуулагч цэлдэг нур ахгүй юу? Тэгээд одоо нөгөө нэг энэ агаарын бохирдол, хүнд металлын бохирдол одоо ийм юм чинь зөвхөн нөгөө ууш өрөө биш ходоод руу ордог. Ингээ амаар дамжаад тэгээ нөгөө хүнд металл чинь хамгийн гол нь гэж биеэс гадагшилтгүй ийм юмнаас үүдэлтэйгэр нөгөө ходоодны хор тавдар тэгээ бүдүүн шулуун гэдсний хор тавдар монголчууд ингээ маш их өртдгөө. Тэгээ тийм учраас энэ бүр амар сайн за. Нүүрсэн юм гэлээд нь шүү дээ, тэ. Энэ болохоор нөгөө нэг коксын нүүрсний найрлагатай. Тэгээ дээрээс нь ингээд маш олон нөгөө нэг жимс ногооны одоо ингээд нөгөө орхитой. Энэ ингээд юм шиг үлээ. Уугаад одоо нөгөө нэг ходоод гидсэнд ороод яг тэр нөгөө нэг бохирдолтой хэсэг рүү очиж наалдаад тэгээд хамтд нь авч гардаг. Надад бас нэг амар хэрэгтэй юм өгсөн нь энэ ахгүй юу? Би энэний талаар тайдтаас айгуугаа онцолж ярьж үгүй. За эднэрийг буцаа хийгээч.
Яа тэр баярлалаа тань. Ийм гоё их юмтай асан зөнөөр баярлалаа. Надад ингээд гоё бэлэг гэрвэл би тэгэл баярлаа л гэдэг. Энэ нөгөө юу вэ гэхээр бас энийг тайлбарлахаас өмнө би бас дахиад өөрийнхөө түүхийг ярина. За би болохоор одоо ингээд бичлэг хийх болгондоо би ер нь л харааны линз зүүдэг. Миний хараг та нар таада.com коммент хэсэг дээр би тэгээд нэрээ яг бүр ингээ үнэн шударгаар зэрэг ингээд миний хараг тааж чадсан хамгийн ихэнд бичиж чадсан хараг тааж чадсан нэг хүнд би гоё энэ жилийнээс нэгийг явуулнаа за. Тэгээд миний доод коммент бичиж байгаа хүмүүс надад таньдаггүй байх хэвээр. Тэгээд дээрэс нь яг миний хараг таах хэвээр. Ямарчтай ч миний хараа амир муу. Нилээ муу. Тэгээд ингээд бараг тэр тэлж болохгүй. Тэг би энийг бас юусэн амсч үзэж байгаагүй. Тэр хідүүлээ яг одоо хамтдаа задлаад амсч үзцгээе. Ягаад ч юм ингээд хүн ингээл 10 жилдээ те төгсөөл оюутан болоо сургуульд ороод ажилд ороод яг ажилд ядраал би өвдөд ирэхийн цагт ер нь шууд эрүүл мэндэд анхаарч эхэлдэм билээ. Тэгэхээр эрүүл мэндэд анхаарч эхэлдэг болсон. За хідүүлээ хамтдаа задлцгаая. Гэрлийн нөлөөгөөр нүдний торлог бүрхөвч гэмтгээс хамгаалнаа гинэ. Хараа муудах, нүд хуурайших, нүдний эсийг гэмтэхээс хамгаалдаг. Нүдний торлог бүрхөвчийг хамгаалж кристалл линзний эсэлтэлтийн гэмтлээс хамгаалж нүдийг хамгаалнаа гинэ. Бүх насныхан хэрэглэх боломжтой. Тэгээ өдөрт бас мэдээж 1-2 утыг тэгээ нэрсний амттай гинэ. За би нэрсэнд бол бүр амар дуртай байгаамаа. Найзууд ус бүгдээрээ мэднэ. Би ер нь л ингэ нэг смуди ер нь юу ч авсан гэсэн нэрсдэг авчих гаддаг. Нөгөө 2025 оны тренд өнгөж юм улаан өрөнгө гэдэг ааш тий. Ямар гоё юмтай. За ингээд өнөөдрийн jelly test видео маань ерөнхийдөө бас одоо өндөрлөх гэж байна. Тэгээд би яг дараачихаа бичлэгээр болохоор миний арьсыг бүр үнэхээр алж чадсан хогийн одоо гоо сахны бүтээгдэхүүн болон миний арьсыг үнэхээр ингээд гоё болгож чадсан. Ингээд үнэхээр надад ингээд туршаад ингээд нөлөөлөөд ингээд амар гоё болгосон бүтээгдэхүүн сайн болон муу бүтээгдэхүүнүүдийн талаар та бүгдэд нин үгүй шууд хуваалцах болно. Тэгэхээр дараагийн бичлэгээр хэдүүлээ хамтдаа уулзцгаая. Тэгээд энэхүү бичлэг таалагдсан бол та бүгд лайк, share, subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.